За нэг өрхнийг ажлын байр аймгийн хөтөлбөрийг одоо орон нутагт хэрэгжүүлэх хүрээнд манай Цааваа сумын засаг даргын А45 тоод захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад тухайн өрхүүдэд сонгосон байгаа. Сонгосон өрхүүдэд амжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар оруулж ингээд баталгаажуулсан. Ямар шалгуураар шалгасан бэ гэхээр 409-өөс доош оноотой өрх буюу нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай ийм өрхүүд болон одоо ийм хүнсний эрхийн бичгээр үйлчлэгээ авдаг өрхүүдээс сонгож оруулсан байгаа. За манай сумын хувьд гэх юм бол яг хүнсний эрхийн бичгээр үйлчлэгээ авдаг тийм 5 өрхийг сонгож ажлын байртай болгох ийм бодлогыг барьж ажилласан байгаа. Энэ хүрээндээ Цагаав сумынхаа төрийн байгууллагуудтай хамтран ярилцаад тэдэндээ энэхүү хөтөлбөрийнхөө ач тусыг ойлгуулснаар ерөнхий боловсролын сургуульд болохоор 2 хүнийг галчаар цэцэрлэгт нэг хүнийг галчаар гэдэг ингээд ерөнхийдөө бол нэг 4 хүнийг л ямар таач тогтмол ажлын байраар хангаж өрхийн орлоготой болгоход дэмжлэг үзүүлсэн байгаа. За мөн энэ хөтөлбөрийн хүрээнд нэг өрхийг бас өрхийн одоо гишүүн буюу эхнэрийг нь бид нэр оюутлын одоо тоног төхөөрөмжөд хамруулсан байгаа. 2 сая төгрөгийн өртөг бүхий оюутлын дэмжлэгт. За энд нь болохоор шулуун оюутлын машин, хэрэгсний оюутлын машин гэсэн ийм 2 том оюутлын машин өгснөөр энэ айлд маань бас нэлээд томоохон бодиттой дэмжлэг болсон гэж үзэж байгаа. Ерөнхийдөө бол энэ 2 сая төгрөгийн дэмжлэг маань бол буцалдаггүй, эргэн төлөгдөхгүй гэсэн үг. Тухайн айлдаа бол одоо тэр хүн одоо өөрөө ашиглаад үйл ажиллагаагаа эрхэлж өрхийн орлогыг дээшлүүлэх, өөрөө өөртөө ажлын байрыг бий болгох юм зорилготой. Тэгээ энэ одоо хөтөлбөрт хамрагдсанараа энэ ялангуяа энэ оюутлын тоног төхөөрөмжөд хамрагдсанараа тухайн иргэн маань маш их урам зоригтойгоор одоо ажиллаа эхлүүлээд өөрийнхөө одоо өрхийнхээ хэмжээнд бол дээл хувцас оёод таньдаг мэддэг хүмүүстэй захиалгаар дээл ойж ингэж өөрийнхөө орлогыг нэмэгдүүлж байгаа. Энэ хөтөлбөр бол бас нэлээд бодтой юм сайхан хөтөлбөр гэж ингэж үзэж байгаа. Ямар тач эхнийхээ одоо 5 өрхийг бол ажлын байранд бол зурчлаад ингээд ажлын байртай болгоцсон явж байна. Одоо энэ онд бас 5 өрхийг бас сонгож байгаа. Энийгээ бол одоо ажлын хэсгээрээ хуралдаад бас 5 өрхөө бас ажлын байртай болгоно. Тэгэхдээ бол одоо суман дээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага хувь одоо аж ахуйн нэгж буюу энэ баруун одоо Step Gold урхаагаа бас түшиглэх юм бас боломжтой байна. Энэ жилийн хувьд бол одоо бид нар яг тэр хөдөлмөрт бэлтгэх болон хүмүүст одоо зориулсан тэр мэрэгжлийн оюутлын мужааны гихчлэн ингээд сургалтууд бол аймагт бол зохиогддог. Тэрэнд одоо бас иргэдээ энэ хөтөлбөрт хамрагдсан иргэдээ бол шаттайгаар хамруулахын бодолтой байна.